За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хувьд хэдүүлээ өртөг ба гүйцэтгэлийн удирдлага хичээлийн 2020 оны 12 дугаар сарын зарим тестүүдийг зарим тестийн бодолтыг нээж зүйлээ гэсэн. За мэдээж энэ 20 оны тестийн номноосоо бид нэр тестүүдээ авсан ойлгомжтой тийм ээ. За энэ номны 12 дугаар сарын тестээс авсан байгаа шүү. Тестийн дугаар 951-ээс 960 дуустал. За нийтдээ 10 тестийн бодолтыг бол та бүхэнд өнөөдөр хийж болно гэж. За эхлээд тест 951. Тэгэхээр өмнөх 2 санхүүгийн тайлагнал, аудит ба баталгаажуулалт нэртэй хичээл дээр багш нэржсэн. Ямар ч тест бодлогыг бодохдоо, ажиллахдаа асууж байгаа зүйлийг их хэлж харна. Дээрээс нь тухайн тест бодлого ямар сэдвийн бодлого вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр өртөг ба гүйцэтгэлийн удирдлага дээр 951 гэдэг тест бол өртөг тооцолтой холбоотой бүлгийн тухайн сэдвийн бодлого байна гэдээ ойлгож байна. За тэгээ асууж байгаа зүйлийг харъя. Шууд зардлаар өртөг тооцох аргаар ахиуц шгийг тооцно гэж. Тэгэхээр энэ шууд зардлаар өртөг тооцох. За үүнийг бас бид нар хувьсах зардлаар өртөг тооцох гэж бас хэлдэг. За бас ахиуц зардлаар өртөг тооцох гэж бас нэрлэдэг. За энэ гурав бол ойролцоо утгатай байна гэсэн үг. Ойролцоо утгатай. За энэ аргаар тооцоолох юм байна. Одоо гол асуудал нь нөгөө ахиуц ашгийг тооцно гэж. Тэгэхээр ахиуц ашгийг тооцохдоо борлуулалтын орлогоос хувьсах зардлыг хасч өгдөг. За ингээд бид нар тооцоолоо хийж эхлэе тийм ээ. За борлуулалтын орлогыг харуул 2000 нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд 1,500,000-аар борлуулсан гэдэг бол үйлдвэрлэсэн 2000-аа бүгдийн борлуулсан байна гэдээ харах боломжтой. За дараа нь хувьсах зардлаар тооцсон борлуулсан бүтээгдэхүүн үртгийг тооцоолох юм бол за шууд материалын зардал 1200, шууд хөдөлмөрийн зардал 600, хувьсах үйлдвэрлэлийн нэмэлт зардал 800. Нийтдээ нэгжийн хувьсах зардал нь 2600 байгаа юм байна. За үүнийг бид нар борлуулсан тоо 2000 нэгжтэй үржүүлэх юм бол хувьсах зардлаар тооцсон борлуулсан барааны өртөг бол 5,200,000. За хувьсах бусад зардал байна уу гэж борлуулалтын зардал байгаа юм байна. Тэгэхээр 2000 нэгжээ үржих нь 200 байна тийм ээ. За эндээс харвал хувьсах нийт зардал бол 5,600,000 байгаа юм байна. Харин хувьсах борлуулсан бүтээгдэхүүн үртэг 5,200,000 байгаа юм байна. Компани нийт ахиуц ашиг бол 10 саяасаа нийт хувьсах 5,600,000 гасах юм бол 4,400,000 гэдэг хариулт бол гарч ийна гэсэн үг. Тэгэхээр тухайн бодлогын асууж байгаа зүйлийг хамгийн ихэнд харна гэж. Хамгийн ихэнд харна. За үргэлжлээ 952. Тэр 952 ч гэсэн бидний өртөг тооцол нэртэй сэдвийн бодлого явж байгаа. За бодлогын өгөгдлийг харах юм бол А компани үйлдвэрлэлийн 2 цехтэй юм байна. Үйлчлэгээний 2 нэгжтэй юм байна. За дээрээс нь компани үйлчлэгээний нэгжийн зардлыг хуваарлахдаа хамгийн их зардалтаагаас нь ирэмлэн хуваарлт хийдэг. За асууж байгаа зүйлийг харах юм бол зардал хуваарлсны дараах зурах цэхийн нийт зардлыг тооцно гэж. За энэ хүснэгтийг таад анзаарч байгаа бол бид нар бакалаврын төвшөнд компани үйлчлэгээний нэгжийн зардлыг үйлдвэрлэлийн цехүүдэд хуваарлахдаа шууд аргаар хуваарлдаг, үншний аргаар хуваарлдаг, дээрэс нь айлгүрийн аргаар хуваарлдаг гэд 3 арга бол байдаг тийм ээ. За тэдгээрийн үншний арга нь явж гин гэсэн үг. Гэхдээ үншний арга дээр хуваарлдагтаа яадаг вэ гэхээр эхлээд ирэмб тогтоодог. За яаж тогтоох вэ гэхээр тухайн үйлчлэгээний нэгж нь аль болох олон нэгжид үйлчлэгээ үзүүлээд аль болох цөөн нэгжээс үйлчлэгээ авсан байх.
За тэгэхээр энэ ирэмбийг тогтоох боломжгүй бол хамгийн их зардалтаагаас нь явна гэж байдаг. Одоо идлээ зүгээр харъя л да. Цайны газар нь 3 газар үйлчлэгээ үзүүлсэн байна. Тэгээд нэг газраас үйлчлэгээ авсан байна. Засвараасаа тийм. За засварыг харуул. Бас 3 газар үйлчлэгээ үзүүлээд нэг газраас цайны газраас үйлчлэгээ авсан. Тэгэхээр ирэмбийг тогтоох боломжгүй байна. Үйлчлэгээ үзүүлсэн тоо, үйлчлэгээ авсан тоо адилхан байна. Тэгэхээр хамгийн их зардалтаагаас нь хуваарлана. За энэ бодлогын өгүүлбэр ч гэсэн зүгээр өгсөн байгаа юм тийм. Хамгийн их зардалтаагаас гэдэг. Тэгэхээр үйлчлэгээний 2-1 засвар цайны газар байгаа. Хамгийн их зардалтыг нь харуул энэ засвар 2,340 мянга. Тэгэхээр 2,340 мянгаас бид нар ихний хуваарлтаа хийдэг. Уншны аргаар явж байгаа гэдгийг ойлгочихгүй тийм ээ. Тэгэхээр 2,340-оос бид нэр зуурх дээр хэд очиж ийн гэхээр яг энэ хувийг харах хэрэгтэй. Засварын газраас зуурх дээр 50%, жигнэх дээр 45%, цайны газар 5%. За дахиад энэ дүнгээсээ 45, дахиад энэ дүнгээсээ 5% нь цайны газар дээр. За засварын газрыг хуваарлжлаа. Одоо бид нар цайны газрын зардлыг хуваарлж байна. За цайны газрын зардал чинь сая 575 байсан байна. Сая 575 дээр засварын газраас 117 мянга хуваарлагдсан байна. За нийтдээ сая 692 мянга. Уншны арга дээр яадаг вэ гэхээр нэгэнд зардал хуваарлагдсан нэг чинь буцааж зардал хуваарлахгүй. Өөрөөр хэлбэл засвараас цайны газарт хуваарлсан, цайны газраас засварт хуваарлт хийхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр цайны газрын сая 692 мянгаыг бид нар зуурх зээх, жигнэх зээх хоёр лугаа хуваарлах хэрэгтэй. Тэгэхээр цайны газрын үзүүлж байгаа хувийг харуул 40%, 50% гэж. Тэр нийлбэр дүнгээр 90 гэсэн үг тийм. Тэгэхээр 90-ний 40 зуурх дээр 90-ний 50 жигнэх дээр хуваарлагдана гэсэн үг. За бидний асууж байгаа зүйл бол хуваарлтын дараах зурх зэхийн нийт зардлыг тооцно. За хуваарлтын өмнө 5,680 байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр хуваарлтын өмнөх 5,680 дээр засварын газраас сая 170 мянга, цайны газраас 752 мянга хуваарлагдж байгаа. За тэгэхээр бидний хариулт нь өөрөө 7,602 мянга болно гэж. Уншны аргаар үйлчлэгээний нэгжийн зардлыг үйлдвэрлэлийн цэхүүдэд хуваарлсны дараах зуурх цэхийн нийт зардал нь 7,602 мянга гэсэн үг. 7,602 мянга. Хэрвээ энэ бодлого өөрөө жигнэх цэхийг асуусан бол 4,920 дээр сая 53 мянга 940 мянга гэдэг бол 6,913 дэх хариултыг өгөх ёстой. Тэр асууж байгаа зүйлээ сайн харах ёстой шүү манай. Зуурх зээхийн нийт зардлыг тооцно гэж. Хуваарлалт хийсний дараах тийм. За үргэлжлээд 953 гэдэг тестэн дээр очие. Тэгэхээр 953 ч гэсэн яг адилхан өртөг тооцолтой холбоотой сэдвийн бодлого бол явж байна. Тэгэхээр асууж байгаа зүйлийг хамгийн ихэнд харъя тийм. Илүү дутуу тооцсон үйлдвэрлэлийн нэмэлт зардлыг тооцно гэдэг. Тэгэхээр үйлдвэрлэлийн компаниуд яах вэ гэхээр бүтээгдэхүүнээ өртөг тооцоолохдоо тухайн тооцоолж байгаа үйлдвэрлэлийн нэмэлт зардлыг өртөгтэй шингээдэг. Тэр өртөг шингэх үйлдвэрлэлийн нэмэлт зардлыг тооцоолоход эхлээд бид нар тооцсон үнц. За заримдаа тооцоолсон үнц гэж хэлдэг тийм ээ. Үйлдвэрлэлийн нэмэлт зардлын нормыг гүйцэтгэлээр суурьаар үржиж үр дүнгээ гаргаж ирдэг. За тооцоолсон үнцийн дараа бид нар гүйцэтгэлээр хүнсийг гаргана. Тэр үйлдвэрлэл явагдахаас өмнө бид нар тооцоолсон үнцийг тооцоод өртөгтэй шингээсэн. Одоо бодитоогоор үйлдвэрлэл явагдаад зардал нь хэд гарсан бэ? Тэгэхээр илүү дутуу тооцсон үнцийг тооцоолохдоо бид нар тооцоолсон үнц гүйцэтгэлээр хүнс хоёрын зөрүүгээр тооцоолдог гэсэн. Тэгэхээр тооцоолсон үнц нь гүйцэтгэлээр хүнсээс өндөр бол илүү тооцсон үнц юм аа. Тооцоолсон үнц нь гүйцэтгэлээр хүнсээс бага бол дутуу тооцсон үйлдвэрлэлийн нэмэлт зардал юм аа гэж үздэг. За хэдүүлээ тооцоолыг харъя тийм ээ. За тооцоолсон үнц дээр бид нар
эхлээд үнзийн нормоо олно. Төсвөлсөн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хуваах нь төсвөлсөн машин цаг. Төсвөлж байгаа суур нь өөрөө машин цаг юм байна. 5,000 цаг. За эндээс бидний үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын норм бол гараад ирдэг тийм. Тухайн нормыг гүйцэтгэлээр суур буюу гүйцэтгэлээр ажилласан цаг 4,500-аар үржээд өгчих юм бол тооцоолж байгаа үнц 9 сая. Тэгэхээр 9 саяын бүтээгдэхүүний өртөгч шингэсэн байгаа гэсэн үг тийм. Бүтээгдэхүүний өртөгч шингэх үйлдвэрлэлийн нэмэлт зардал 9,000, 9 сая. За одоо гүйцэтгэлээрх үнзээ тооцъё. За шууд ус материал 3 сая 500 мянга, шууд ус хөдөлмөр сая 500 мянга, түрээсийн зардал нь сая 600 мянга. Тоног төхөөрөмжийн илэглэлийг тооцоолох хэрэгтэй юм шиг байна. Илэглэлийг үйл ажиллагааны аргаар гэж. Тэр анхны өртөг өгсөн байна, үлдэг өртөг өгсөн байна. За нийт хүчин чадал өгсөн байгаа тийм. Тэгэхээр бид нар илэгдүүлэх өртөгч угаас 18 сая. 20 саяас 2 сая асч өгөн тийм. За түүнийг бид нар нийт хүчин чадал 40 мянган цагтаа харьцуулчих юм бол 1 цаг ажиллахад бий болох илэгдүүлэх дүн бол гараад ирнэ тийм. За түүнийг тайланд хугацааны ажилласан цаг болох 4,500-аар үржээд өгч. Үржээд өгч. Тэгэхээр тоног төхөөрөмжийн илэгдэл нь 2 сая 25 мянга. За тэгэхээр гүйцэтгэлээр хүнзээ бид нар гаргаад ирлээ. 8 сая 625 болж байна. Тэгэхээр өмнө нь хэлсэнчлэн тооцоолсон үнц нь гүйцэтгэлээр хүнзээс өндөр байгаа нөхцөлд бид нар энэ зөрүү дүнг илүү тооцсон үнц гэж үзнэ гэж. Хэрвээ магадгүй эсэргээрээ байсан бол тий тооцоолсон 8625 гүйцэтгэлээр 9 сая гараад ирсэн бол бид нар 375 мянган дутуу тооцсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал юм аа гэд гаргаж ирнэ гэсэн. Тэгэхээр асууж байгаа зүйлийг харнаа. Хариултуудаа бас давхар харнаа. Бидний хариу яаж гарсан бэ? Илүү юу дутуу юу? Яг тухайн илүү тооцсон үнц гэдэг хариултыг л сонгож өгөх ёстой шүү. Сонгож өгөх ёстой. Тооцсон үнц нь илүү бол илүү тооцсон. Тооцсон үнц нь бага бол дутуу тооцсон. Гэт иймэрхүү тестийг бол ажилланаа. Үргэлжлээд 954 дээр очие. Тэгэхээр 954 бас адилхан. Тэгэхээр энэ 951, 52, 53, 54 гэдгийн дөрвөөс дөрвөлээ өртөг ба гүйцэтгэлийн удирдлага хичээлийн өртөг тооцол нэртэй сэдвтэй хамааралтай байна гэсэн. Хамааралтай. За асууж байгаа зүйлийг харуул шууд зардлаар өртөг тооцоо гаргадаг. Ахиуц зардлаар өртөг тооцоо гаргадаг. Хувьсах зардлаар өртөг тооцоо гаргах гэж хэлдэг тийм ээ. За энэ аргаар үйл ажиллагааны ашгийг тооцоолно гэж. За ерөнхий дүр зургийг бол энд гаргаад ирсэн байна. За ахиуц ашгаа бид нар яаж олдог вэ гэхээр борлуулалтын орлогоос нийт хувьсгаа хасдаг. Хувьсах дотор чинь хувьсах борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцоолно, хувьсах бусад зарлаа тооцоолно. Тэгээ энэ шууд зардлаар өртөг тооцоо гарга дээр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын тогтмол хэсгийг тайланд хугацааны зардал, үйл ажиллагааны зардлаар бол бүртгэж яваад үйл ажиллагааны ашгийг бол тооцоолдог тийм ээ. За эхнээс харъя. 20 мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой мэдээлэл өгөгдсөн байгаа. За тэгээ тайланд хугацаанд гүйцэтгэлээр 18 мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэгжийн 9 мянгаар борлуулсан гэж. 9 мянгаар борлуулсан. За ингээ манай борлуулалтын орлогоо тооцоолж. За дараа нь яг хөө ихэр хувьсах зардлаар тооцоолсон борлуулсан бүтээгдэхүүний өртгөө тооцоолъё. 2000 шууд материал, шууд хөдөлмөр 2500, хувьсах үнц нь 800 байгаа юм байна. За түүнийг үржих нь 18 гэсэн үг тийм. За хувьсах бусад зардлыг харах юм бол 18 нэгж үржих нь борлуулалтын зардал 1200 байгаа юм байна тийм. Тэр хувьсах зардлаар өртөг тооцоо гаргаар хэрвээ ахиуц ашгийг асуусан бол 45 сая.
Одоо бидний гол зорилго бол үйл ажиллагааны ашигыг тооцно. Үргэлжлээд үйлдвэрлэлийн нэмэлт зарлалын тогтмолыг тооцоолно. За тооцоолохдоо яах вэ гэхээр бидний хүчин чадалд үндэслэж тооцоол хийгдэнэ. Тогтмол үнцийн норм 1500 байгаа тийм 1500 байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр 1500-гаа 20,000 нэгжтэй үржих юм бол үйлдвэрлэлийн нэмэлт зарлалын тогтмол хэсэг бол 30 сая байсан юм байна. За үйлдвэрлэлийн бус тогтмол 8 сая байгаа юм шүү дээ. Тэгэхээр бидний хариулт өөрөө үйл ажиллагааны ашиг нь 7 сая гэдэг хариулт бол байсан юм байна. 7 сая гэдэг хариулт байсан. За үргэлжлээд 955 дээр очноо. За бидний өмнөх дөрвөн тестийг харуул дөрүүлээ. Бидний өртөг тооцолт нэртэй сэдвийн бодлогууд байлаа. За одоо 955-ыг харуул бидний өртөг тооцох орчин үеийн аргын нэг нөгөө ABC арга. Үйлдэлд суурилсан өртөг тооцох арга гэж байдаг тийм ээ. За тэр сэдвийн бодлого байна гэсэн. Тэгэхээр энэ аргын гол онцлог бол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хуваарлах асуудал явж байгаа. Тэгэхээр тухайн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал дээр бид нэр үйлдэлийн төвүүдийг тооцоолоод үйлдэл болгоныг тодорхойлоод тухайн үйлдэлд хамгийн их хамааралтай зардлын хөтлөгчийг тооцоолоод зардлын хөтлөгчөөр нь бид нар хуваарлтаа хийж авдаг. Бүтээгдэхүүн өртгөө тооцоолдог тийм. Тэгэхээр энэ үйлдэлд суурилсан арга дээр хамгийн гол зорилго нь бид нар үйлдвэрлэлийн нэмэлт зардлыг л хуваарлаж байгаа гэдгийг ойлгож байна. За асууж байгаа зүйлийг харуул Z бүтээгдэхүүний нэгжийн өртгийг тооцох юм байна. Тэгэхээр X, Y, Z гэх 3 бүтээгдэхүүн байна. 3 бүтээгдэхүүний нэгжийн шууд материал, шууд хөдөлмөр бол өгөгдсөн байна. Бидний гол зорилго бол энэ үйлдвэрлэлийн нэмэлт зардлыг л хуваарлах ёстой. Тэгээ зуурах гэдэг төв, за жигнэх гэдэг төв, савлах гэдэг төв, эдгээрт гарсан зардлууд нь энд харагдаж байна. Эдгээрт гарсан хоримтлогдсон байгаа энэ зардлыг бид нэр зардлын хөтч, за зардлын хөтлөгчийг ашиглаад X, Y, Z гэдэг бүтээгдэхүүнүүдэд хуваарлаж өгөх ёстой. Хуваарлаж өгөх ёстой. За тэгэхээр зуурхаас, жигнэхээс, савлахаас хуваарлт хийгдэх ёстой. За нийт үнцийг харуул сая 627,500, 720,000, 900,000 байгаа. За зардлын хөтлөгч нь өгөгдсөн байгаа тийм. Түүхийн эдийн жин килограммаар байна. Жигнэх үйлдэлийн тоо байна. Савлах дээр бүтээгдэхүүний тоонд үндэслээд зардлыг хуваарлаж өгнө гэдэг бүх мэдээллүүдийг өгсөн байна. За тэгэхээр түүхийн эдийн жин дээр очвол за бидний ингэчээ X, Y, Z гэх 3 бүтээгдэхүүн байгаа. Нийт түүхийн эдийн жин бол 250, 325, 200 юм байгаа. Жигнэх үйлдэлийн тоо 175, 125, 150 байгаа. Бүтээгдэхүүний тоо 3,000, 4,000, 2,000 байгаа. За тэгэхээр энэ зуурх гэсэн төв дээр байгаа үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг энэ зуурх цех дээр байгаа тийм үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг X, Y, Z гэдэг 3 бүтээгдэхүүнд хуваарлаж байгаа. Хуваарлахдаа бид нэр түүхийн эдийн жинд үндэслэж байгаа. Тэгэхээр сая 627,500-гаа хуваахан 775 үржих нь X дээр 250 кг байна тийм. За Y дээр 325 байгаа. Z дээр 200 байгаа тийм. Тэгэхээр сая 627,500-аас Z дээр 420,000 хуваарлагдсан байна гэсэн үг. За яг л энэ аргачлалаар одоо бид нар жигнэх цех дээр байгаа жигнэх үйлдэлийн тоонд үндэслээд бид нар X, Y, Z-д зардлыг хуваарлаж өгөх ёстой. 175
Үржих нь 125. Үржих нь 150. За савлах дээр 900 мянга хувахан. Үржих нь 3000. Тэгэхээр яг асууж байгаа зүйлийн хариулт гээд энэ x, y-а тооцохгүйгээр шууд z рүү анхаараа авчиж болно шүү дээ. Аль болох нөгөө цагтаа хамжихын тулд хурдан бодолтой хийхин тулд бид нар шууд z рүү очоод те 900-га 9000 даваагаад 2000 та үржиж шүү тооцоол гэж. Тэгэхээр z дээр очихоор нийт хуваарлагдсан үйлдвэрлэлийн нэмэлт зардал нь нэмэгдэл зардал нь ийм байна. Тэгэхээр нэгжийн үйлдвэрлэлийн нэмэлт зардал нь 860 мянга авах бүтээгдэхүүнийдээ 2000 байгаа шүү дээ. 430. За нэгжийн шууд материалын зардал, нэгжийн шууд хөдөлмөрийн зардал. За эдгээр нь өөрөө 220 400 байгаа юм. Тэгэхээр нэгжийн өртгөн 430 дээр 220 400 1050 болсон. Тэгэхээр энэ тестийг бодохдоо яг эхлээд энэ x, y-а гаргахгүйгээр ингээ бодоо явсан ч болно шүү дээ. Бодлого юу асуусан бэ гэхээр z-ийг асуусан учраас бид нар шууд z-ийн тооцоолоо хийгээд явчих болно. Сая 627 500 нийт килограмм нь 1775 байгаа. 1 кг ногдох үйлдвэрлэлийн нэмэлт зардлыг яг тухайн бүтээгдэхүүнд ногдох килограмм нь 200 байгаа учраас 200-аа үржээд гэдэг чинь. За ингээд үнзээ тооцоолоод нэгжийн үнзийг гаргаж ирээд за тэр 430 дээрээ 220 400-ыг нэмэхээр Z бүтээгдэхүүний. За энэ бол Z бүтээгдэхүүн тийм. Z бүтээгдэхүүнээ нэгж өртөг шүү гэж. Тэгэхээр магадгүй энэ тест чинь 2 3 тест болоод ирж болно шүү дээ. Тэгэхээр магадгүй X бүтээгдэхүүний нэгж өртөх гэсэн бол яг л саяны аргачлалаараа тооцсон. Шууд материал шууд хөдөлмөр өгөгдсөн байгаа. Бидний гол зорилго нь ABC арга дээр бол зөвхөн энэ үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг л хуваарлах гэдэг шүү. Хуваарлах гэдэг. Тэгэхээр саяны Z-ийг гаргаж ирсэн аргачлалаар X, Y-аас гаргаад ирнэ гэсэн үг байхгүй. Тэгээд X-ийг асуусан бол яг нэгж өртөх Z-ийг боддог шиг адилхан аргачлалаар үр дүнгээ гаргаж ирэл хариултаа бөглөх ёстой. Y ч гэсэн яг адилхан байхгүй. За ABC аргаар тооцоол хийлээ. Үргэлжлээд бидний 956 гэдэг тестэн дээр очие. Тэгэхээр 956 бол бидний өртөг тооцох орчин үеийн аргуудын нэг амьдралын мөчлөгөөр өртөг тооцох аргын тооцоол явуулна. Тэгэхээр энэ амьдралын мөчлөгөөр өртөг тооцох арга нь бол тооцоол нь бол маш ойлгомжтой байдаг тийм ээ. Тухайн бүтээгдэхүүнийг анх судалгаа хөгжүүлэлтийн хийх, зах зээлд нэвтрүүлэх, тогтворжуулах, за унах, за мөн дээрээс нь зах зээлээс гарахтай холбоотой бүхий л зардлуудыг нэмээд тухайн бүтээгдэхүүний, тухайн хугацааны, тухайн амьдралын мөчлийн өртгийг бол тооцоолж явдаг. Амьдралын мөчлийн хугацааны бүх өртгийг нэмж тооцоолдог тийм. Яг анх судалгаа хийж эхлэхээс эхлээд зах зээлээс гарах хүртэлх бүх зардлуудыг нэмдэг гэсэн. Тэгээ бидний асууж байгаа зүйл бол амьдралын мөчлийн өртөг тооцдог. Тэгээ бүтээгдэхүүний өртгийг тооцно гэж. За өртгийг харуул. Тэгэхээр бүх зардлуудаа нэмчихнэ шүү дээ. 21 сая 2 сая 400 мянга 3 сая 2 сая 800 мянга энэ тооцоол их ойлгомжтой байгаа хаа тийм. Тэгээд онлайн хэсгээ та хэдгийг уншаад тооцоол хийж болно чамаа.
Тэгэхээр судалгаа хөгжүүлэлт хийгээс эхлээд зах зээлээс гарах хүртэлх бүхий л зардлуудыг нэмээд тухайн бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үртгийг бол тооцоолдог юм аа гэд. Тэгэхээр энэ хариулт нь бол 112 сая 200 мянга гэдэг хариулт бол гарсан байна аа гэж. За яг энэ аргачлалын 957 бас яг л юм байна. 957 яг л юм байна. За анхаарда эхний жилд энэ 3 жилээр амьдралын мөчлөгийн үртгийг тооцож байгаа юм байна гэж. Тэгээ асууж байгаа зүйл нь нэгж бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үртгийг мэдвэ гэж. Нэгж бүтээгдэхүүний. Тэгэхээр анхаарда эхний жилдээр судалгаа хөгжүүлэлт нь эхэлсэн байгааз. Тэгээд борлуулалт үйлдвэрлэлтэй холбоотой зардал явж байгаа 3 дахь жилийн төгсгөлд зах зээлээс гаргаж байгаа. Тэгэхээр эдгээр бүх зардлуудыг нэмж өгөөд бүтээгдэхүүний үртгийг бол тооцоолох хэрэгтэй юм аа гэж. За судалгаа хөгжүүлэлтийн зардал. За 20 сая. Дараа нь борлуулалтын зардал. Борлуулалтын зардал дээр бид нэр 3 жилийн зардлаа шүт нэмээ биччихье тийм ээ. 5 сая 600 дээр 13 сая 10 сая. За дараа нь бид нэр үйлдвэрлэлийн зардлыг тооцоолно гэж. Үйлдвэрлэлийн зардал. Тэгэхээр эхний жил дээр 10,000 нэгж үйлдвэрлэж байгаа. Нэгжид 2,000. Хоёр дахь жилд 160,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Нэгжид 1,800. Гурав дахь жилд 80,000 нэгж бүтээгдэхүүн байгаа. Нэгжийн 1,860. За ийм болж байна. Тэр судалгаа хөгжүүлэлт, борлуулалт, үйлдвэрлэлийн зардлыг оруулсан байна. За үргэлжлээд данснаас хасалтын зардал 2 сая 600 мянга. За тэгэхээр амьдралын мөчлөгийн нийт үртгийг харуул. Үртгийг харуул. За эдгээр зардлуудын нийлбэр бол байгаа нь ойлгомжтой байна тийм. Гэхдээ бидний асууж байгаа зүйл нэгж бүтээгдэхүүний нэгжийн өртөг. Тэгэхээр энэ дүнгээ хуваах нь нийт нэгж нь хардаа 10,000 дээр 160 гэдэг 170,000. 170 дээр 80 гэдэг бол 250,000 нэгж бүтээгдэхүүн байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний хариулт энд явж байгаа шүү. Юуг асуусан бэ? Амьдралын мөчлөгийн аргаар өртөг тооцоод нэгж бүтээгдэхүүний өртгийг тооцоолсон байна. Тэр нь 2032 гэдэг хариулт бол гарсан байна гэж. Тэгэхээр 956-57 бол ойлгомжтой баг тийм. Анх судалгаа хөгжүүлэлт хийгээс эхлээд зах зээлээс гарах хүртэлх бүхий л зардлуудыг нэмээд бүтээгдэхүүн үртгийг тооцоолж байгаа тийм. За үргэлжлээд 958 дээр очих юм байна. 958. За 958 бол бас л нөгөө өртөг тооцох орчин үеийн аргуудын хэрэглээ явьж байгаа. Тэр дундаа зорилтод өртөг тооцоолох гаргаж байгаа. За тэгэхээр энэ дээр ямар тооцоол хийх вэ гэхээр эхлээ бид нар төсөвлөж байгаа борлуулалт, тооцоолж байгаа борлуулалтын үнээс хамаарат эхлээд за борлуулалтын орлогоо гаргаад ирнэ тийм ээ. За борлуулалтын орлогоос бид нар ашгаа хасчих юм бол зорилтод өртөг бол гарна гэж. За энэ бол ойлгомжтой баг тийм ээ. Орлого ашигын зөрүүл өртөг юм. Өртөг төр ашиг нэмээд орлого юм ойлгомжтой. За тэгвэл борлуулалтын орлого бол 10,000 нэгжээ өржих нь 8,000 байгаа тийм. Нийт 80 саяын борлуулалт хийнэ гэдэг төсвөлж байгаа. За тэгээд нийтдээ 100 саяын хөрөнгө оруулалт хийн. Тухайн хөрөнгө оруулалтын өгөөж нь 25% гэдэг бол ашиг нь 25 сая. Ашиг нь 25 сая. За тэгэхээр бид нар яах вэ гэхээр нийт зорилтод өртөг нь 55 сая. Гэтэ асууж байгаа зүйл нь нэгжийн өртөг гэж байна шүү.
нэгжийн зорилтод өртөх нь 55 саяыг хуваах нь 10,000 нэг шүү дээ. Тэгэхээр 5,500 гэдэг хариулт нь зөв байсан байна гэсэн үг. За үргэлжлээд 959 дээр очие. 959 дээр төгс ахиуц шиг бүртгэл явж байгаа. За ер нь бол хязгаарлалтын онол гэдэг. Яг ашиг гэхээсээ илүү үйлдвэрлэлд анхаарлаа хандуулдаг. Тухайн хязгаарлах хүчин зүйлийн төвшөнд үйлдвэрлэлийг аль болох ихээр явуулах. Үйлдвэрлэл дээр анхаарснараа мөнгө урсгал нэмэгдэнэ гэж үздэг арга явж байгаа тийм. За тэгэхээр асууж байгаа зүйлийг харуул төгс ахиуц шиг харьцааг тооцно уу? Тэгэхээр төгс ахиуц шиг бид нар яаж тооцоолдог вэ гэхээр борлуулалтын орлогоос материалын зардлыг хаснаа гэж тооцоолдог тийм ээ. Тэгэхээр төгс ахиуц шиг харьцаа гэдэг бол тухайн төгс ахиуц шгийг үйл ажиллагааны зардалтай харьцуулж өгдөг. Үйл ажиллагааны зардалтай харьцуулж өгдөг. За тэгэхээр төгс ахиуц шигээ эхлээд тооцож ийдүүлээ. Борлуулалтын орлого маань за ийм байгаа шүү манай. Нэг цагт 4 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж. Тэгвэл тухайн сарын хязгаарлагч хүчин зүйл нь өөрөө 2000 хөдөлмөр цаг ажиллах боломжтой байна. Тэгэхээр энэ хүчин чадалд ногдох үйлдвэрлэлээ явуулах хэрэгтэй шүү дээ. Хүчин чадлаар хязгаарлагдаад бидний үйлдвэрлэл явагддаг. Тэгэхээр нэгжид 4 ширхэг хэмжин 2000 хөдөлмөр цагаар 4 дүржлээ. Тухайн сард нийтдээ 8000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна гэсэн үг. 8000. Тэгэхээр 8000-аа үржих нь 1250 гэдэг бол борлуулалтын орлого хасах нь 8000-аа үржих нь материал 750 байгаа тийм. Тэгэхээр төгс ахиуц ашиг нь 4 сая болчихж байгаа. 4 сая. Тэр нэгж хязгаарлагч хүчин зүйлд хамааралтай бид нар төгс ахиуц шиг тооцоолоод түүнийг үйл ажиллагааны зардал харьцуулж өгнө гэж. За одоо үргэлжлэе. Төгс ахиуц ашигын харьцааг харуул тооцоолвол яах ёстой вэ? 4 саягаа үйл ажиллагааны зардалд 5 саятай харьцуулж өгнө тийм ээ. Тэгэхээр бидний хариулт бол 0.8 гэдэг хариултыг бөглөх ёстой юм байна гэж. За үргэлжлээ 960. 960. За сүүлийн тест. Сүүлийн тестийг харуул хугарлын цэгтэй холбоотой. Ашигчгүй, алдагдaltaгүй ажиллаж байгаа тухайн цэгийг олдог. Тэгэхээр хугарлын цэг дээр бид нар хугарлын цэг дээрх бүтээгдэхүүний тооцоолдог, хугарлын цэг дээрх борлуулалтын орлогыг тооцоолдог. Асууж байгаа зүйлийг харуул 10 сая төгрөгийн ашигтай ажиллахаар зорж байгаа бол хэдэн нэгж бүтээгдэхүүн борлуулах шаардлагатай вэ гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бүгд ингэж ойлгочих болно. Борлуулалтын орлогоос хувьсгал зардлыг хасаад тогтмол зардлыг хасах юм бол тэг. Тэгэхээр компани нийт орлогоос хувьсгал тогтмол бүх зардлаа хасах юм бол тэг байх хэрэгтэй. Энэ нөгөө хугарлын цэг гэсэн үг байхгүй юу? Тэг гэдэг бол ашигчгүй, алдагдaltaгүй байгаа тэр цэг гэсэн. Тэр яг энэ том юунаас бол урган гарч ирдэг. Тэгэхээр 10 сая ашигтай байна гэдэг бол энэ борлуулалтын орлогоос хувьсгал зардал тогтмолоо хасаад тэнцүү 10 сая гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг энэ том юунаас л бидний тооцоол бол урган гарч ирэх хэрэгтэй.
За хэрхэн тооцох вэ гэж тийм ээ. Тэгэхээр энэ томьёоноос харуул энэ борлуулалтын орлого гэдэг бол тоог борлуулсан бүтээгдэхүүний үржин борлуулалтын үн явж байгаа тийм. За бид нар P-г үржин Q гэдэг ч юм уу. Хувьсах зардал дээр нэгжийн хувьсах 1200 үржин Q гэдэг тоо хэмжээ явж байгаа шүү дээ. Тэнцүү яг уу 10 сая дээр нэмэх нь 18 сая 800 явах нь шүү дээ. Яг энэ томьёоноос харуул. Бидний энэ томьёо ч гэсэн угаасаа дэлгэрэнгүй байдлаар нэгжийг тооцоолоход, борлуулалтын орлогыг тооцоолоход хэрхэн тооцох бүх томьёо нугасаа номд ирчин байна. Тэгэхээр яг нөгөө шалгалтын дээр томьёогоо мартаад байгаа бол бид нар яг энэ зүйлээ бодох нь шүү дээ. Орлогоосоо зардлуудаасаа тэг юм байна. Энэ ашиггүй, яг энэ ашигын мэдээлэл өгдөөгүй байсан бол яг ингээл тооцоолох юм гэсэн. Хэрвээ ашиг өгдсөн бол тгийн оронд 10 сая тавиал томьёолыг явуучих нь шүү дээ. Гэсэн үг. За бид нар тоогоо олно. Тэгэхээр яаж тооцох вэ гэхээр за хугарлын цэг дээрх тоо бүтээгдэхүүний нэгжийг олно тийм. За эхлээд 18 сая 800 мянга дээр зорилтод ашиг 10 сая нэмж өгөөд за түүнийгээ бид нар харьцуулна. Харьцуулахдаа нэгжийн ахиуц ашигт харьцуулж өгнө. Нэгжийн ахиуц ашиг. Тэгэхээр нэгжийн ахиуц ашиг гэдэг бол борлуулалтын үн 3000-аас хасгана 1200 гэсэн үг тийм. За юм. Тэгэхээр манай А компани 16 мянган нэгж бүтээгдэхүүн борлуулчих юм бол 16 мянган нэгж бүтээгдэхүүн борлуулчих юм бол 10 сая төгрөгийн ашигтай ажиллах юм байна л гэсэн үг байхгүй юу? Хэрвээ энэ ашиг байхгүйсэн бол бид нар хэдийг борлуулвал ашигчгүй алдагдalchгүй байх юм бэ гэдгийг харах юм бол 10,444 гарч байна. 10,444 нэгжийг борлуулчих юм бол манай компани ашигчгүй алдагдalchгүй ажиллах юм байна. Харин 10 сая ашигтай ажиллахынд бол бид нар 16 мянгаыг борлуулах шаардлагатай юм байна гэж ойлгоно гэсэн үг тийм. За ингээд бидний өнөөдрийн өртөг баг гүйцэтгэлээ удирдлага хичээлийн зарим тестийн бодолтуудыг бол бодож дуусглаа. За ингээд та бүхэнд эх 7 хоног болох шалгалтанд нь амжилт хүсье. Түр баяртай.